High content-чтой та бүхэндээ зориулаад case opening бичлэг явуудгийг та бүхэн маань мэдэж байгаа. За тэгээ энэ удаагийнх гэхдээ айгүй хөтийн хөөрхөн богинохон жижигхэн case opening бичлэг байх болно. Тэгэхдээ бас gift-үүд нэмэгдэх болно. Ямар бэлгэнүүд хийх вэ? Ямар зарчмаар явах вэ гэдгээ яг одоо товчхон та бүхэнд тайлбарлаад өгье. Цэнгэлэлт хийх гэж байгаа бол төвшөн гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшөн гэж gift giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа gift-үүдэд оролцох бүрэн боломжтой байна. Цэнгэлэлт хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. За манд болохоор шүү дээ өнөөдөр зөвхөн үнгүй кейснүүдийг нээх болно. Надад байгаа үнгүй кейснүүд. За 160 хүрчих юм бол би одоо нэг 157 левелтэй байгаа юм байна. 160 хүрчих юм бол жижиг болно. За энэ 50-аас ихсүүлээд бүгд рамптай нээчи тэгээ хідэн төгрөг ерөнхий олох вэ гэдгээ. Энэ дотор байгаа скинүүдийг ер нь зараад энийг 0 болгож байгаа энчнээсээ хянчнаа хэдүүлээ. За. Чуба. Бурхан минь энэ кобальт өнгөрч штэ хөө. Ойлгомжтой 5 цент авсан. 60 левел дээрээс энэ бол ер нь what? Энэ бол ер нь нөгөө сайтад тоглож байгаа бол энэ сайтад өнгөрүүлсэн цаг хугацаа болоод ер нь бол энэ сайтад тоглосон байдлаар чинь юм левел нэмдэг байгаа. K-drop тэр левел чинь эдгээр үнгүй кейснүүдийг өдөр болгон нээх боломжийг биднэрт олгодог. Яа, Jetset Contentment Breach 2 гоё скины ард өнгөрлөө. За 90 левел дээр юу яах боломжтой вэ? Come on. Одоогийн байдлаар хэдүүлээ $1.44 хийцсэн юм байна. Well injector. Defense charm унжина. За 100 левел дээр тэгвэл юу унах боломжтой. Ер нь энэ чэнэс дээдлэлтэй хүмүүс $72 айтмыг 12 цагийн өмнө унгаасан байх шүү. Cyber security гэдэг Enforik. За G унж байгаа юм шиг байна. $3.90. Болж байна. За 110 левел рүү. Ороод энэчнээс болохоор $83 айтмыг 16 цагийн өмнө унгаасан байна. За Famas $10 айтмуудыг бол бас овоо унгаасан биш. Надад бас унж байгаа юм. $10.32. За одоо ийшээгээ ороод ирэхээр арай гоё юмнууд авах боломжтой кейс рүү орж ирж байгаа хэдүүлээ. За энэ 10 цагийн өмнө бүр $679 Fade урсуус knife унгаасан биш. Bison Judgment of Anubis 120 левлийн кейс. За 130-аас тэгвэл юу авах вэ? 130-аас Let's go. Кейсэн дотор нь хараа энэ ууг нь Slaughter Butterfly энэ байгаа. Asimov drop 42. Гоё байна. За 140 левел. Одоо хэдүүлээ үнгүй кейснээс $65 58 цент хийцэн байна гэсэн үг. За энэчнээс би дэ монстер унгаацгаасан байна нөхдүүд. Акад Empress хоол өнгөрсөн. За $105 Contentment Breach. Би сая 140-ийг нээсэн. За 150 хамгийн сүүлийн кейс юм байна. За энэчнээс багада ерөнхий энэ унах юм уу та? Хамгийн өндөр чанстай. Коба. Бид нар таацуугаа юу? За $74.90. Нийтдээ хэдүүлээ $246 зүгээр л үнгүй ашгийг энэчнээс авч чадлаа. За одоо харин унсан гайгүй айтемнуудаа gift рүүгээ хийнэ. За сүүлд болохоор ийм дөрвөн ширхэг
бэлээ хийсэн байгаа. Баажет бэлээ. Тэнчнээс ингээд хүмүүс hodсон байна. За ер нь 9 сард ингээд hodсон нөхдүүд бол ийм айтемнуудыг надаас хожоод аваад явцгаажээ. Зөвхөн 9 сард шүү энэ. За ингээд 9 сарын 1 энэчнээс хэсүүлээл эдгээр айтемнуудыг авсан. За би энд Fade Bale хийсэн байгаа. Мөн Huntsman Autotronic гэсэн утга хийсэн байгаа. За эдгээр маань бас удахгүй гарах юм болоо да гэж бодож байна. За хэдүүлээ Contentment Breach-ийг хамтдаа хийчихээ. Энэ unlimited биш 200 хүн орноо гэж тооцоолохоор $3-оор оролцох боломжтой байх нь байна. За энэ Contentment Breach-ийг бас хийчихээ. Энэ бол $2-оор орчих واخа. За энэ Asimov-ыг бас хийчихье. Мөн ялгаа авахгүй 200 хүн орноо гэж тохируулчих. Энд гэхдээ эрт задарна. Айгүй урд нь задарна. За энийг ч гэсэн хийчих. Үнгүй авсан ямдаануудаа ийм 4 айтмыг хийчлээ. 2 шиг Contentment Breach, нэг Asimov, тэгээд Famas-ийн юу гэдэг скинтэй гэдэг скинүүдийг гифт хэсэг рүүгээ нэвчлээ. За тэгээд та бүхэнд Аз юмдоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Ойрхон байгаарай.